зорилтын тавьчихлаа. Яг энэ эдгээр хэрэгцээийг татаад авч ирэх. За хаачин толгойгоо бид нар үзсэн жинхэнэ толгойд бас бүхий хамруулсан нэг бүрэн томоо хаач явуулж байгаа гэж байна. За исламын маань тоогоо татваа. За исламын тоогооны уустал бид нар өнгөрсөн 3 сард гаргасан. Тэгээд тоогоо татвааны хөлбөмбөг хармаалуулсан замралснээр исламын алтан төгсгөл болоогийн одоо энэ тоогооны байгууллагад одоо хамаалал гэж агуулсан. За энэ тоогооны хөлбөмбөг хаалт дээр чинь альбины цаанаа машиныг авсан. За энэ дэжийн 5 гэж олсон. За тэгээд хөгжил хийсэн ийм зүйлсээр тоогоо ингээд хүүхдийн спортын тавгаар авсан юм тоогоо хийсэн. Хаашаа өөрийн тоогоо бид хүүхдийн спортын наадмын талбай олж ажилласан. Өөрөөр хэлбэл тавгаар хийсэн. Тэгэхээр хүүхдийн спортын тавгаар бүгдээр энэ талбайд явдаг. Харин наадмын тухайн өөрөөр онцгой тоогоо болохоор харин тухайн тоогоо шийдвэрлэх аргаыг батал ингэж хагас явж байгаа. За дараагийн нэг зүйл манай бий. За түрүү физиктэй уулзсан түрүүний цаанаар гаш хоёроо удаа гастаа гэж хэлдэг юм. Нэг үгнээр гадыг төлөөж энэгээ бид батал хүүхэд болоод илүү ойр бүхэн байшин бол гашуу гэдэг юм. Ингэж спортын 12 төрөлхтөс бүрээр ингэж гашуугаар төсчүүлж ингэж маскотыг гэсэн одоо энэ хүүхдийн наадмын одоо метал тоогоо төгсөх бас чихмэл болгоомыг бол хийж байгаа. Ингээд энэ бол бас энэ хүүхдийн наадмын бас өгөх болчихсон. За дараагийн нэг зүйл хүүхдийн спортын наадмын маань ингээд өөрчлөлт гэж байна. За нийт спортын 17 төрөл тэмцээн маань яг яагаад маань 12 төрөл болов зарим одоо багийн спортын төрөл уусаа өөрчлөлт төлөвлөсөн шалтгаалаад бид хүүхдийн спортын тэмцээн маань 10 төрөлөөр өөрчлөлт медаль авсан гэдэг ингээд хаачин кафен арганжман ариус нэг ಶಿಕ್ಷಣ татвар болоод ингээд өөрчлөлт байгаа. За ушаа энэ кафен боловсрол байхаар тэгээд болоод байна. Тэгээд үгүй яг хаа болохоо юм шиг болчихсон байна. За ингээд энэ удаагийн наадмын маань үндсэндээ усны хэмжээнд одоо бидний наадмын хүрээнд 2015 оны сарын 1-ээс 2015 оны 8 сарын 25-нд усны хэмжээнд спортын 45 төрлөөр өсвөрийн урьдчилан шалгуур тэмцээний зохион байгуулсан. Энэ өсвөрийн урьдчилан шалгуур тэмцээнээс маань нэг авсан. Нийтдээ өсвөрийн урьдчилан шалгуур тэмцээнд 20 мянга авсан. Ингээд 20 мянга хүүхдүүдэд шилжих бол цаашаа 2000 хүүхд маань харин 9 дүүргээр хэлээд сургуулиуд хэлээд хичээл клубыг төлөөж энэ хүүхдийн спортын талбайд маань орохоор гэж явж байгаа. Тэгээд эдгээр тэмцээний маань асуулт гэж наадмын орчин за хоёрдугаар тамирчид спортын холбоотой маань холбоотой тэмцээний ажлыг болоод чүгч маань хоёрдугаар чүгчд болоод за тэгээд мэдээж бид нар энэ хамгаалалтаар мэдээж сайн дурын ажиллах хэрэгцээг явуулах хэрэгтэй. Бид нар өсвөр насндаа бие спортын чиглэлээр төлөвлөсөн